сайн байцгаана уу? Намайг Дүлхөн гэдэг. Мөн үү? Намайг байцгаана уу? Намайг Дүлхөн гэдэг Сэндэг компани Улаанбаатар хотын шоп дах тусрын цэгт технишин гээ. Намайг Утган Чимэг гэдэг. Би Трансвест Монголиагийн токрын дадлууч ажилтнаар ажилладаг. Сайн байцгаана уу? Намайг Бачлууны оюун лам гэдэг. Би MSM Group компани оюутлахын төсөлтөөр автын цахилгаан хийдэг. Өнөөдөр хэдүүлээ миний ажлын нэг өдөртөө танилцгаая. Ажлаа эхлэхээс өмнө хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй эрүүл байдлыг хангах ёстой. Тиймээс хэдүүлээ каско өмсцгөөе. За манай компанид баг автын цахилгаан чинь би л ганцаар юм битээ байгаа. Уул уурхай мэрэгжлийг сонгох гэсэн шалтгаан маань манай аав маань уурхайчин, ах эгч хоёр маань уурхайчин. Ер нь хамгийн их нөлөөлсөн хүн маань манай аав гэж боддог. Мэргэжлээ сонгохдоо манай хүргээ ах санал болгоод тэгээ би судалж үзээд CNC машин дээр ажилласан. Ирээдүйд ер нь бол технологийн өндөр чадамжаар ажиллаад өөрийнхөө илүү нөгөө ур чадварт тохирсон гэж үзсэн. Би багасаа гараараа ямар нэгэн зүйлийн зангилааг тайлах, учрыг олох, оролдох, төнхөх дуртай хүүхэд байсан. Тэгээд аав маань машин механизм дээр их ажилладаг хүн байсан болохоор аавдаа тусалснаар энэ мэргэжлийг сонирхоход маань их тусалсан. Миний хувьд яг л тоглоом өгсөж байгаатай адилхан их хөгжилтэй байдаг. Цахилгааны талын бүх үйлчлэгийг эхэлж хийдэг. Тийм учраас машиныхаа гэрэл тохио болон цахилгааны холбогдлолтой бүх зүйлээ шалгах хэрэгтэй. Гүний уурхайд явж байгаа машинууд маань гэрэл тохиогоо бол шууд зогсдог. Тийм учраас цахилгаанчид бидний хамгийн түрүүнд хийх ёстой юм бол энэ машин дээрээ цахилгааны талын бүх үйлчлэгийг ямар ч асуудалгүй бүгдийг хийж гүйцэтгэсэн байх ёстой байдаг. Бидний хувьд болохоор уурхаагаас ирсэн эвдрэл гэмтэлтэй машинуудыг бүтэн задаргаанд оруулж, засаж, янзалж яг л бараг л цоо шин юм шиг машин гаргаад заа явуулахад их аз жаргалтай. Тэндээс их маш их кайф авдаг. Би өөр нь ажлын гараа хамгийн амжилттай эхлүүлсэн хүн байгаа гэж бодож мэргэжлэрээ ажиллаад 1 жил болсон байгаа учраас одоогийн явж байгаа байдалтай үнэхээр сэтгэл хангалуун өөрөөрөө бахарч байна. Миний ялангуяа MSM Group компани оюутлахын төсөлтөөр тэр дундаа гүний уурхайд цахилгаанчийн хийж байгаадаа бол айгүй баяртай байдаг. Тэрүүгээр өөрөөрөө маш их бахархдаг. Миний мэргэжлийн онцлог гэвэл би энгийн төмөрөгч технологийн өндөр шийдлэр урлагийн бүтээл болгож чаднаа. За энэ бол DS412 уур хангунд ажилладаг өрөн байна. Одоо ингээд уур харгуу явах гад өмнөх хүслэг шалгалтуудаа хийгээд бэлэн болсон байна. Амар том машин байгаа. Уул уурхай том тэрэг гэхээр эрэгтэй хүмүүсийг ажилдгаар нь төсөөлдөг байсан бол одоо эмэгтэй хүмүүсийн оролцоо бол харьцангуй их нэмэгдсэн. За тэгээд жишээ нь салбартаа манлайлж байгаа олон мундаг эмэгтэйчүүд байгаа. Өмнөгөө болон Алаахын политикийн коллеж нь дараах хосмог сургалтыг нээсэн байгаа юм билээ. Тэр нь болохоор ажлын зарим өдрүүдэд нь сургууль дээрээ онлайн мэдлэг аваад үүнийхэд хажуугаар практик үйл ажиллагаанаар ур чадвараа улам дээшлүүлэх мөн цалинтай төгсөөд ажлын байр маань бэлэн байгаа. Бас стипенд авах боломжтой юм билээ. Надад бол энэ бол маш гоё боломж санагдсан. За мэргэжлээ сонгож байгаа охтуудтай хандаж хэлэхэд уул уурхай машин механизмын техникч мэргэжлэр хосмог сургалтын анги нэгдэж байгаа юм байна лээ шүү. Та бүхэн сонирхож үзээрэй. Тийм том машин дээр засвар хийдэг үү? Чи юу даа гэл. Бахархмаар юм аа. Тэр нь нэг амар чадахгүй зүйл бол байдгүй. Уул уурхайн салбарт охид манлайлна.